Залуусын хувьд зуны хүлээдэг том шалтгаан нь болсон амьд хөгжмийн ертөнцийн өнгийг тодорхойлогч эрэгчил 25 жилийн ойтойгоо золгох алдарт Playtime наадмын үүсгэн байгуулагч Цэрэн Доржийн Нацаг Доржийг урьж байна! Чи би шүү зохиолчтой шүү гэж. Үнэхээр өнөөдөр маш гоё сайхан өдөр байна. Үнэхээр гоё очицтой. Тэгээ би бол таныг мэдээж нөгөө эдийн засгч гэдэг одоо зөндөө олон цол зэрэгмэрч мэднэ. 21 настайдаа сангийн яамд бүр урилгаар очиж исэн. За эрүүл мэндийн салбарын хуулийн төслүүдийг хэрэгжүүлж бичлцэж явж исэн ийм хүн одоо яаж явж байгаад A Sound-ыг, Lemons-ыг, Pepsi гэдэг амьд хөгжмийн хамтлагуудыг гаргаад одоо энэ ийм залуухан да. Соо хивээрээ ч гэсэн та. Юу ч өөрсдөө хоцчод өөрсдөгдөжээ. Тэгээд ийм левел байгуулаад хөгжмөд одоо урлагт ийм одоо бидэрт Playtime-ыг бэлгэлээд энэ одоо гайхалтай одоо ийм хөгжмийн ертөнц рүү эргэл буцалтгүй орсон тэр мэдрэмж чинь хаанаас эхэлж ирсэн яхаа? Ер нь бол тэрнээс өмнө оюутан байхдаа бол яг CG-ний дэлгүүр нээсэн байсан. Тэгээд 21 настайдаа сангийн яамд ороод тэгээ нэг би нэг Австри явсан нэг 3 сар мэргэжилдээ шүү дээ. Тэр үед яг альтернатив инди хөгжим аягүй дуртай гэдэг мэдсэн. Тэгээд ер нь эргэж буцалтгүй хөгжмийн ертөнц рүү орсон. Тэгээд удалгүй Playtime фестивал дараа нь тэгээд Label Radio гэл тэгээд явсан да. Энэ Lemons-ийг гаргаж ирдэг Label чинь та одоо Монголын хамтлагуудыг яг энэ адилхан мэдрэмжийг яаж авч ирсэн? Тэр нь болохоор Playtime-тай холбоотой тэр 2005 оны Playtime дээр Lemons-ийнхнийг Мэлхий гүнжгээ дуугийн тоглохын сонсоод тэгээд надад тэр дуу маш их таалагдаад тэгээд дууг нь бичгээр болоод төсөөлдөө бүр цомгийн гарахаа тэгээд өдөөсөө лейбл бол Lemons хамтлагтай салшгүй холбоотой. Оо. Гайхалтай. Бид Lemons-ийг өсөж баярлж явдаг шүү гэх. За түр сая 18 настайдаа цомгийн дэлгүүр нээжсэн гэдэг ингэ ярьж байна. 18 настай хүүхдэд яаж тийм зориг байсан байх вэ? Тэр үед чи ерөнхийдөө CG айгүйх модонд орчихсон CG-ний формат шинэ гарч ирсэн. Тэгээд манай ахын найз юм ганцгаж явдаг нэг ах байсан. Тэгээд би эхлэлгүүрт самсргуу таарад тэгээд одоо Москва явах гэж инглээ. Миний карман $100 байсан. Тэгээд $100 баяа хөөхд вэ гэж. Тэгээд $100 та надад энд ингээ CD аваад ирээрээ гэж. Тэгээд ер нь Hyper Records үүсэл тэрнтэй холбооцсон. Оо. Тэгээд $100 чи хаана та өөр ажил хийгээд болдог юм. Окей. Тэгээд тэр би прокат ажилладаг байсан. Яа амар хөөхтэй би ч прокат уу? Тий. Хаслрээс биш үү? $100 карманд били явж идэг бол гайхалтай байсан байх шүү. Хөдөлмөр шүүхтэй ээжээ яхасаа. Тэгээд тэрнээс чинь тэр цомгийн одоо дэлгүүрээс чинь болоо би ямар ч дууг нэгээр биш бүтэн цомгоор нь сонсох юм бол утга учиртай юм байна гэж тийм том урам зориг бас авч ийсэн. Тэгэхээр ер нь та бол тэр цагаас зөндөө олон зүйлүүдтэй одоо Тамирагийн микс центр гэж олон зүйлүүдээр ингээд хөгжмийг хүмүүстэй дандаа хуваалцж яадаг. Өөр дотор байгаа тэр гайхалтай зүйлээ хүмүүстэй хуваалцдаг шүү дээ. Тэгээ таны нэр бол Playtime-тай цаашгүй холбоотой үзэж байгаа бүх хүмүүс Playtime-ийн асуултыг асуугаасаа гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь хүмүүс яг Playtime руу очичдаг. Гэхдээ тэндээс юутэй буцаасаа гэж та хүсдэг вэ? Яг ямар мэдрэмжтэй? Ямар ч очисон хүн болгоо өөрчлөлтөөсөө гэж хүсдэг. Гэхдээ эерэг тал руугаа тий одоо шинэ мэдрэмж авах те одоо шинэ дуу хөгжмөнтэй одоо танилцах ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг үгээр хэлбэл тийм урам аваад буцаасаа л гэж боддог. Оо. Ер нь тухайн жилийнхаа цэнигийг аваад бүсдэг таа хүмүүс цэнийг бүтэн фүү чаржд одоо яг бодит амьдрал руугаа яаж явнаа энэ гэл те. Энд дандаа тэнд баймаар 3 хоног жаргалаа энэ гэл. Тэгдэгтэй би тэгээд нэг Playtime-ийн тухай за бүр тэр тусмаа бүр Италийн Катаклима гэх нэг Катаклима гэх юм уу тийм маш том судалгааны байгууллага байна. Тэгээ амар сонирхолтой тоо баримт гаргасан байна энэ дээр. Тэгээ Италийн тэр Катаклима 2025 оны Playtime дээр судалгаа хийгээд ингээ тайлан гарсан байна л та. Нийт 4100 орчим хүнийг ажлын байраар хангасан байна.
За энэ ч одоо бүр амар том бүр сум шиг аймаг шиг тий. Үзэгчдийн 31% нь наадмын үеэр Монгол соёл урлагийн талаарх мэдлэгээ илүү ахиулсан байна гэж. Тэгэхээр энэ одоо амар олон инсталляц урлагийнхаа ажилд болчихсон тий. За 60% нь шинэ уран бүтээлчтэй танилцсан байна гэж байна. Playtime бол дандаа шинэ артистуудын өөрсдөө таниулах залуу хүүхдүүдийг дандаа дэмждэг промотер нь байдаг. За тэгэнгუთ 54% нь цоо шин одоо хөгжим олж нээсэн гэж байна. Одоо тэгээ өөрсдийн плейлистэнд шинэ хамтлагуустай. Тэгэхээр тэр үр дүн гарсан байна тий. 39% нь төрлөх хэлээсээ өөр хэлээр ярилцаж, өөр соёлтой, өөр орны хүмүүстэй танилцаж нөхөрлсөн байна гэж байна. Дандаа англиар ярьдаг хүмүүсээс байдаг шүү гэдэг тий. За тэгээ ер нь бол энэ хөгжмийн аялал жуулчлал гэдэг зүйл Монголд хөгжих боломжтой юу? Боломжтой. Ямар өөрчлөлт авчрах вэ? Тэгээ сая 25 оны судалгаагаар ерөнхийдөө нийтдээ 150 гаруй гадаад артистууд ирсэн. Тэгээд 60 улс орны 700 орчим үзэгч ирсэн гэсэн юм гарстай. Тэгээд нийтдээ нэг гадаад 850 яг Playtime зорж ирсэн гэж хэлж байна. Бараг 1000-аад гадны хүн байх нэг зүйл тийм. Хүү. Энэ бол өөрчлөлтүүд нь та гэхдээ энэ одоо аялал жуулчлалыг аль тал руугаа хөлөө хөгжөөсэй. Хөгжим дуртай хүмүүс ийм олон байгаа бол Playtime-ыг та илүү ногоон байлгах гэж хичээдэг шүү дээ. Тийм. Тийм энэ Италийн байгууллагын судалгаагаар болохоор яг соёл урлаг нийгмийн харилцааны өр нөлөө нь бол хамгийн өндөр гарсан байсан. Тэрний дараагаар бол бас Playtime фестивал Улаанбаатар хотын эдийн засгт чухал хувь нэмэр оруулдаг. Харин байгаль орчны хувьд болохоор одоо хөлөмжийн хий болон хог хаягдлыг бол ерөнхийдөө багасгах нь чухал байгаа. Тэгээ бид нар бас тэрэн дээр анхаарч ажиллаж байгаа. Оо, за энэ жилийн Playtime одоо тэр багасаад одоо янз бүрийн шинэ спайсууд нэгтгэх бах тий. За тэр нь гэхдээ би одоо таныг одоо мэдчихээн яг энэ өөрөө фестивал хийхээс гадна өөрөө амар олон фестивалаар явдаг. Жил төрөөл фестивал ингээл яваа. Тэр бүхнийхээ ох шимийг нь одоо өрмийг нь хамаад Playtime дээр айгүй их хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгэхээр таньдаас хамгийн их урам зориг авч исэн гадаадын фестивал ямар фестивал байсан? Яг ямар фестивалыг хамгийн анх очиж үзэхэд бас үу гэд бүүн болсон. 2015 оны Coachella фестивал. Тэгээд миний анхны Баяр үзчээ, баяр үргэлж. Тэр 2015 оны Coachella фестивалд би очичоод фестивал гэж юм байд юм байна. Тэгээд тэр ерөөдөө хүмүүст маш их тухтай, ногоон зүлэгтэй. Тэгээд тайзууд нь ч гэсэн их гоё. Миний хувьд бол яг л тийм шоконд орсон тийм experience байсан. Тэгээд би бас тухайдаа ингээд Playtime-ыг ингээд Монголын Coachella шиг болгоё гэж юм одоо бодолтой байжсэн. Тэгээд тэгээд тэрний дараа ингээд 10 гаруй жил өнгөрөөж ерөнхийдөө энэ дэлхийн фестивалууд дотор маш олон янз байдаг юм байна. Амьд хөгжмийнх байна, электроник фестивал байна, джаз фестивалууд байна. Тэгээд яг энэ ямиг хуулахаасаа илүү те яг Playtime өөрөө яг ямар шүү фестивал болох юм яг өөрийнхөө тэр дүр төрхөө ч юм өөрийнхөө яг тэр үн чанараа олох нь зөв юм байна гэдэг ийм бодолтой болсон ер нь бол. Тэгээд энэ Playtime-ыг олон жил хийх явцдаа бол одоо хүртэл би ингээд фестивалыг хийж сурж байгаа. Одоо хүртэл ингээд суралцсан явж байгаа. Тэгээд яг энэ 26 оны фестивал ер нь хамгийн гоё фестивал болох болоо гэж бодож байна. Энийг одоо ингээд Playtime-ийн үеийн Playtime-чд бас өөртөө цугтаа тантай бүтээдэг гэж би тэг эргэлзэхгүй итгэдэг. Та энэ жил бас италичуудтай хамтраад яг тэр тайзан дээр гэж ярьжсэн тий. Coachella-гаас уран зургийн фестивалийн тайз чи шал өөрөө байдаг шүү гэдэг. Тэг италичууд биш нөгөө энэ жил бид нар японочдод ажиллаж байгаа тий. Тэгэхээр анх удаа бид нар Японы мэргэжлийн тайзны дизайн болон одоо гэрэлтүүлэг продакшны багтаа ажиллах гэж байгаа. Өмнөх жилүүд болохоор бид нар Голландын бас тийм тайз дизайн бас продакшны багтаа ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ жил бол үндсэндээ юм хоёр олон улсын баг Playtime production дээр ажиллах юм байна. Оо гоё нэ. Киси ятуу дэж. Жил бүрийн Playtime бол өөрийн сонсогтой байж дээ. Тэгэл бороотой Playtime гэж байна. За дунд хуруутай Playtime гэж байна. Хотын даргатай Playtime гэж байна. Төгжрэлтэй Playtime гэж байна. Олон Playtime байна. Таны хувьд хамгийн гоё Playtime хэдэн оны Playtime байсан? Одоо гэргээ авахад мэдээж хаашаа зөндөө байгаа л дээ. Тэгээ ер нь яг жилээс жил Playtime ингээд сайжраа авдаг. Яг мэдрэмжийн хувьд ч юм яг ингээд дурсамжийн хувьд бол бороотой Playtime хамгийн онцгой Playtime-д нэг байсан. Тэр 2014 оны Playtime тэгээд тэр жил ингээд тасралтгүй бороо орсон. Тэгээд Питер Хук
ирсэн, Envy ирсэн, тэгээ Moomy Troll ирсэн тийм жил байсан. Тэгээ тэр жил бас Playtime хамгийн өндөр алдагдaltaй жил байсан. Тэгээд би Азийн хөгжлийн банкны зөвлөх хийдэг. Тэгээ бас зөвлөхийнхаа цадыг ингээд хадгалдаг байсан байхгүй. Тэгээ үндсэндээ тэр жилд өөрийнхөө тэр цалингийнхаа хадгаламжийг тэр үр төлбөрийг дарахад бас бүгдийг зарцуулсан байдаг. Тэр боолтой жилиг хүм болго ярьдаг шүү. Тэгэхээр тийм жинхэнэ Playtime-чтыг одоо шалгуур нь байсан. Playtime юунд зогсохгүй гэдгийг бас харуулж ирсэн тийм гоё фестивал байсан. Таны хадгаламжинд баярлаа. За, Cigarette After Sex ирснийг санаж байна. За, одоо тийм бичлэгийг хайлтаарай. Олон хүмүүсийн зээш бас заримдаа очиж чадгааргүй тийм боломжийг та авчирч хүмүүстэй хүсэл мөрөөдлийг тийм хол биш шүү гэж ингэж хуваалцагч тань зөндөө их баярлалаа. Тэгээ энэний өмнөх жил би тантай хамт бас Портод Primavera цуг очиж үзэх боломж гараад яг ер нь үзчихсэн. Тэгээд Cigarette After Sex яг тэр үед бол тайзан дээр Портогийнхантай харьцаагүй шүү дээ. Бүр үнэхээр харилцахгүй бүр би ямар амар их сантай хамтлаг вэ. Тэр хэдэн мянгуулаа хүлээж байгаа тайз дээр гарч яг хоосон тайз дээр тоглож байгаа юм шиг юу ч хэлэхгүйгээр би орж исэн. Тэгээ би Монголд үзэд бол бүх монголчуудтай мэдлээд ярилцаад бүр шал өөр бүр илгэмсүү маш өөр байсан. Энийн ялгаа нь яг юунд байт юм бэ? Cigarette After Sex бол дэлхийн томоохон хамтлаг маш их олон газруудаар тоглодог. Одоо битүүтэй юм түүртэй хамтлаг. Тэгэхээр тэд нар чинь нөгөө улс орон болгонд очиод үзэж байгаа. Яг миний зөв бодлоор бол тухайн одоо фестивалийн хүлээж авж байгаа одоо багийн hospitality гэж ярьдаг те хэр их тухайн хамтлагийн халуун дулаан хүлээж авна. Дээрээс мэдээж үзэгчд байгаа. Тэгээ миний бодлоор яг тэр Cigarette After Sex-ийн яг Playtime дээр тоглодог тэр жил бол тэд нар ерөнхийдөө манай монголчуудын юм зочломтгой зан ч юм уу яг тэр нэг хайрыг мэдэрсэн болоо гэж би бодоод байна. Тий. Одоо ийм соёлыг одоо ингээд ийм лайн ап гардаг. Одоо Playtime-ийн лайн ап гарна. Тэр чи одоо Монголын бас тасралтын лайн ап гэдэг ингээд танаас очиж бүх фестивалыг лайн аптай болчлоо шүү. Би танаас асуудаг та Playtime-ыг Playtime байлгахын тулд жинхэнэ утгаараа хөгжим тайртай тим сэтгэл байх хэрэгтэй. Түүнээс ингээд бүх одоо мейнстримүүдийг ч нэг доор ингээд авчираад ч юм уу скол зөвхөн орлогын төлөө скол хүн болгоны мэддэг алга ташлтын төлөө энэ фестивал оршин тогтнодог юм аа. Энэ бол хөгжим чин сэтгэл хайртай хүмүүсийн фестивал байх утга учиртай юм аа. Тэргээрээ ялгах ёстой гэж ярьдаг шүү дээ. Тий, ерөнхийдөө одоо Playtime-ыг хийхдээ бол хамгийн түрүүнд одоо анхаардаг зүйл бол хөгжим байгаа. Тэгээд хөгжим нь яг тэр олны танил байх нь одоо огт хүмүүс мэдэхгүй нэ тэрэндээ биш ерөнхийдөө хөгжим нөрөө чанартай байх хэрэгтэй гэх юм уу. Тэгээд нэгдүгээр хөгжмийг бол хамгийн түрүүнд тавьдаг. Тэгээд дээрэс нь бас энэ залуу шинэ хамтлагуудыг те одоо Монголд гарч иж байгаа залуу шинэ хамтлагуудын тайзан болох тэднэрт боломж өгөхийг бас анхаардаг. Тэгээд юу гэж хэлэх юм бэ? Энийг бол фестивалыг бол ашигын төлөөч бас хийж болно те. Одоо сүүлийн үед Live Nation гэдэг Superstar Entertainment гэдэг баг дэлхийн бүхэл том фестивалуудыг хөдөлж аваад те. Тэсээ ингээл ашигын төлөө их явж байна. Гэхдээ миний зүгээр анзаарснаар бол сая энэ өнгөрсөн жил гэхэд ингээл Live Nation авцсан байсан 2 фестивал анх яг тэр фестивалыг байгуулсан эзэд нь буцаад тэр фестивалаа хөдөлж авж байгаа зүйл харагц. Тэр Ziget гэдэг Өнгөрийн фестивал байдаг. Тэгээд Гонконгийн Clockenflap гэдэг. Тэр өөрөөр хэлбэл тэр юу харагдаж байна вэ гэхээр хугацааны дараа бол мөнгө биш те одоо тэр сэтгэл хөгжим нь илүү ялна гэдэг нь бол харагдаж байгаа юм болов гэж бодож байна. Одоо зараг байгаа чи баярлж байгаа шүү. Тэр бас гоё. Тэгээд хүмүүс бас ярьдаг. Яг би тантай дотн учраас тэрийг бол ингээд ойрхон байдаг хүмүүс ч юм бол илүү сайн мэддэг. Гэтэ ингээд сошиал чи өөр шүү дээ. Янз бүрийн ингээд стереотипүүд үүсдэг те.
Та одоо 25 24 жил Playtime хийж чинь энэ дунд ганц удаа дунд ургаа гаргачлаа. Тэр чи одоо зондоо хүмүүс ярина. Одоо би тэгээд нацгаа ах чинь тэгдэг үстэй гэдэг би тэгээд тэр дунд хорны талаар одоо асуухгүй үнэхээр ч болохгүй асуучаа гэж бодож байна. Тэр ковидын дараа яг 2022 онд Playtime 20 жилээ болсон. Тэгээд Playtime 20 жилээ болоод 4 хоног болоод тэгээд бараг л Монголын бүхэл том хамтлагуудыг тэр жил анх удаа Playtime-д оруулаад тэгээ явсан. За тэгээд 4 дахь хоног дээр яг сүүлийн тэр буцааны өдөр ерөнхийдөө ингээд миний нөгөө одоо ажигласан зүйл гэх юм уу нэг үзэгчд маань яг Playtime-ийн үзэгчд биш ингээд янз бүрийн хүмүүс ирсэн байсан. Яг хөгжимд болоогүй гэх юм уу те одоо тэрийг би ингээд анзаарсан байсан. Тэгээд яг тэр оройн тайзнаа гараад спонсоруудад танилцуулах гад яг ингээд гараад байжсэн чинь тайзны урдаас нэг нөхөр над руу ойлоод баахан хэл хамаар доромжлоод тэгэхээр би урдаас нь тэсэхгүй ингээд тэр бол миний буруу байсан. Тэгээ би тэгэх ёсгүй байсан. Тэгээд бас тэр жил үзэгчдээс уучлалт хүсье. Айгүй гигээ юм ярьж шүү мэдээж. Шишүүн байсан болохоор дунд хуруу юу, долоовор хуруу юу гэдэг нь ялгадаагүй шүү дээ. Зөвхөн тайлбар долоовор хуруу байсан юм аа л гэхгүй. Тэгээ хажуудлаас авсан нэг зураг байдаг шүү дээ. Чарльзын уул нэгдсэн байсан дунд хуруу харагдсан юм шиг тий. Гэхдээ тийм ч байж бодлоо. Гэхдээ тэгж одоо хэлдэг ийм агуу зэртгэл зүгтээ чи баярлалаа гэдэг шүү ахаа. Тэгээ ер нь бол зөндөө олон амьдралд янз бүрийн юмнууд тохиолдож байгаа шүү дээ. Уналт босоолт тий. Тэгээд бүх зүйлүүдийг тэр бүх зүйлийн хажууд та ингээл одоо өөрийнхөө мэргэжлээр ажиллаа хийгээ явж байгаа ганцхан ингээд хөгжмийн хүн биш. Гэтэл та ингээд зөндөө олон зүйлүүдийг ингээд хуваалцдаг. Энэ хөгжим таны амьдралд цаашгүй холбоотой байхыг та одоо яг ингээд яагаад ингээд салахгүй ингээд дандаа авах юм бэ гэдэг чинь. Өөрөө одоо хийх дуртай тий фестивалыг тий яагаад хийх дуртай вэ? Би өөрөө хөгжимд маш хайртай. Тэгээд байнга хөгжим сонсч байдаг, шинэ хөгжим сонсч байдаг, хуучны дуу хөгжим суулгахад сонсч байдаг. Тэгээд хөгжим бол одоо миний хувьд одоо хамгийн том хайруудын нэг юм болов. Тэгээд хүмүүст хөгжим түгээх айгуу дуртай. Одоо юм чанартай дуу хөгжим ч юм уу да ингээд хүмүүст түгээх айгуу дуртай. Тэгээд миний одоо баг хийж байгаа бүх юм ингээд хөгжим түгээхтэй холбоотой. Одоо радио тий одоо фестивал ч гэдэг юм. Одоо тэгээ сүүлд тэгэл дахиад бас нар баар гэдэг манд хөгжмийн веню нээсэн. Өөрөөр хэлбэл хийж байгаа бүх юм л дандаа энэ гоё хөгжмийг түгээх гэсэн юм л орлого юм шиг харагдтыг ярина дээ. Тэгэлээ. Тэгээ хүмүүс одоо ингээд эдэлсэгч насагт ойрж хөгжмийн ертөнцөд орохоор одоо Тамирагийн микс таахан төрж ийн гэдэг юм чинь энэ шүү дээ тий. Тэгэхээр Тамирагийн микс за тэгээ электрон хөгжим рүү орох юм бол одоо DJ George одоо манай тулгаан одоо хорхой энтерч гэдэг ах шиг тий. Тэгээ Нарбар клубын одоо нацгаа ч юм уу тий. Бас 2 кино тоглолцоо тий. Тэгээс джинсний модель зөдөл хийж исэн. Яг одоо юу ихийг зорж ийн та? Одоо л яг миний хүсэж байгаа зүйл ахлаа би энэ Playtime фестивалыг ер нь Азийн юм тэргүүлэх фестивал болох юм чинь хүсэлтэй. Өөрөөр хэлбэл Монгол улс маань жижиг те одоо юм харьцангуй одоо ядуу улс ч гэсэн хөгжим бол одоо хил хязгаар байхгүй шүү дээ. Тэгээд яг Playtime фестивалыг Азийн юм топ фестивалын нэг болох бүрэн боломжтой. Тэрний төлөө одоо ажиллана гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол ер нь том утгаараа бол одоо залуучууд ер нь бүх насны хүмүүст энэ соёл урлагтай энэ хөгжмийн мэдрэмжийг хөгжүүлэхтэй тэрний төлөө л ажиллах болов гэж бодож. Энэ ажиллаж байгаа тэгээ цаашдаач ажиллах болов гэж. Багтай өнөөдөр бидэнтэй Playtime фестивалийн үүсгэн байгуулагч Насыг дэж буй нацгаа хамт байлаа.